За. Жох явж байгаа л дуул л да чи яад намайг намайг сандраад байгаа юм тий. Болд надад бол шүү дээ. За сайн байцгаана. Өнөөдөр миний нэг өдөртөө танилццгаая. За би өнөөдөр Төв аймгийн явж хүчнийхээ бэлтгэлийг хийнгээ. Аав ээж дээр очиж сахи аав ээжийн гарын хоолыг иднэ. Тэгээд өнөөдөр миний нэг өдөртөө бүгдээрээ сайхан танилццгаая. За ингэ шууд 2-3-аар нөрөгчдөг юм уу? За одоо ингээд Төв аймагч ойрхон шүү дээ. Манай аав ээж бас олон жил бас үдэ мал дээр байж байгаад энэ жил Төв аймаг руу орж ирээд сөөрөм суугаад бас сайхан ойрхон болоод амар байна уу аав ээжтэйг. Амралтын өдрөөр тоолоо аав ээж рүү очиж. Ойрхон ирсэн болохоор сайхан байна. Бас хүүхдүүд аваад хавцсан сэнэрчл байнга явдаг шүү дээ. Одоо би сүүлдээ спортороо 427 дугаар анги гэдэг байна. За нэгдэл хүлэг бид бас байна манай. Дүнжин гарав дивжээ гэж байна. Тэгээ одоо манай намайг бас ингээд багаас минь дэмжсэн компани ахнаар байна шүү дээ. Компаниуд байна шүү дээ. Одоо заамар өгөмөр хайрхан, дорны өртөө, Утгаан транс гэдэг гурван компани байна. Одоо тэд нар бүгднийх нь нэр дээр ингээд бас явдаг шүү дээ. Манай огч нилийн эвгүй баг шиг байгаа шүү. Ер нь хараад талын барилдаантай улсууд нийлсэн. Тэгээд амаргаар ахлуулсан баг болохоор тэгээд жодоогоос байна, шөлөөтөөс байна, хүн чинтэй золгож барилдаг хүмүүс байна, урдан барилдаг хүмүүс байна. Тийм манайч тэгээ сумо шөлөө жодоо гэл ингээд төрлөөр бас барилддаг хүмүүс байна. Хөөе чи хоол. Энд л зодон болоо зугчдаг юмсэн шүү дээ. Аимхэ бич. Хаатлаа. Юг зодон мод. Өөр тайван дүлгөө юм чи юу ч хүнтэй муудахад. Тийм нас холоор шүү дээ. Төв аймаг руу орж ирлээ. Ингэж сайхан харагддаг нутагтаа манай нутаг. Цас их орж нэ. Баг юу байх гэж шүү дээ. Норон гуус гэж яаж бодлоо. Зуун жилээр ингээд 27 сон нэг гэр хийгээд тэгээд энэ өв сүлийн өргөө гэдэг юм гоё энэ байгуулсан шүү дээ. Энэ тэгээд янз янзын үйл ажиллагаа болно зөндөө. Эсвэл наадам болдог их гоё газар. Төв аймаг одоо барилга бас их баригдаж байна. Өндөр бас орон сууц барилгууд их баригдаад. Одоо ингээд урдаас орохлоор ингээд сүмдэрлэл гоё харагдаж байгаа зү.
Энэ харагдж байгаа энэ өндөр 12 давхрууд ч давхруудад одоо манай аав ээж байгаа шүү дээ. 24 оноо улсын зам болох Төв аймгаас Заан солонгоос мэлаагаад 3 өрөө байраар мэлаасаа тэгээд өнгөрсөн 100 ашиглалтанд ороод манай аав ээж хоёр энэ байранд нүүж ирж орсон юм аа. Төв аймгийн хаадралууд бол одоо Төв аймгийн хаард иргэдэд бас баярлж явдаг хэлье. За Төв аймагт ирлээ. За одоо аав хург орох гэж явчихна. За өнөөдөр хот группийнхаа ургас хурлаар асааха бууз гурилтай шүлтэй хоол хийж иднэ. Урхаа өштэй хаалгана. За сайхан амарцгаасан уу? За ээж энэ од группийн ургас хурлын дээжээс ингээд тэнд авчирч байна. За. Өнөөдөр сайхан хоол хийх нь штэ та. За хөөтэйг тамхилъя. За. За сайхан үлдэж гэнэ үү? Сайхан үлдэж гэнэ үү? Сайхан үлдэж байна. За бэлтгэл сургууль сайн хийж гэнэ үү? Бэлтгэл сургуультай сайн хийж байна. Одоо бид нар ч бас хариуцлага өндөртэй Алтан цамын барилдаа ингээд одоо мундаг том одоо тааш одоо Алтан цам бодлонгод ээж доош одоо зургтныхаа хүмүүс суучдаг. Өө тий. За яг барыг зөвхөн хажууд цочтой сууч шүү дээ. Харин тий. Хоёулаа бүрийг Алтан цам хідээс эхлэхгүйгээд. Тэгээ ийш тийшээ ажилтаа манай хэлж бас тэр газар очиод ирээсээ яг суугаад Алтан цамын барилдаа үзээд. Тэгээд хоёул зөвхөн арай сууч энэ Алтан цамгаа цагийг болохоор. Ээж зүгээр оноолтын ингээд бичээд байгаа шүү. хөтлөд байгаа тий. Тий. Бүр ингээд бичиж одоо бичлэгийн дэвтэр энэ байна. Одоо бүр ингээд бичсэн бүр. Тэг намраас ахуулаад битсэн барилдаануудынх нь ингээд тэр давсан. Бараг тим ихээр давсан гэд. Одоо таринтай манай ээж одоо хөтлөөд ингээд бүх юуг ингээд биччихдэг. Тэгээд бас нэг ном гаргах хүсэлтэй манай ээж. Тэрийг дэмжиж байгаа ямар ч нэг номын цог бүтээлцэн дээ. За. Хүүгийнхээ авчирч гисэн гурилыг додлоод хайлмгнэ хайлъя да. Нодон юуны Сэргэн баярын барилдаанд хүүг барилдахт нь очиод байдгийсэн чинь араа эхний 2 3 өдөр л их тааруухан барилдаад байсан чинь харин Сэргэн баярын өдрөөр нэг хайлмг хайлж байвсан чинь манай хүүхд төрүүлсэн шүү дээ. Тэрнээс шүүдээ нэг хайлмг хайлж өгөөд хаяа явуулж явах гал. Хайлмг нь дуртай манай хүүхд чинь. Ургас хурлаар хайлмг хайлаад та ингээд. За ээжи хайлвч янзын сайхан болчий. Тос мосон сайхан гарсан. За эхлэх сайхан. Янзын сайхан болсон шүү дээ. Янзын сайхан халуунаараа. Халуун айлг винг сайн биз? Сайн. Айлмаг өөхтэй 2 сайн. Бол өөхтэй махыг бол ирсэн. Өөхтэй мах л идэв. Ийч ургээлаагүй дээ. Хоёлаа л өөхтэй мах.
Янзын сайхан. Өнөөс хайлгмаас идэж. Тэгээ хэдий. За энэ хайлгмаас хүүхдүүдтэй авчихна. Манай ч хайлгмал дуртай. 7 дугаар, үгүй 6 дугаар ангид болчих ч юм уу. Тэнд бас нэг жил сумд нэг жил суусан юм аа. Тэгээд 7 дугаар ангид энэ төр байхдаа дандаа би барилдана гэж ирсэн. Тэгээд 7 дугаар ангид төгсчөө да ээж та надад хотод бүхий сургалтад тийм сургууль олж өгөөч гэдэг. Хотоор сурагдлаад байсан чинь 73 гэдэг сургуулийг болоод. Тэгээд манай хүүч тэнд ороо. Тэгээд тэнд ч нэсэл багд очиод дүүргийн авраг мавраг болоо явцсан шүү дээ. Явна гэхдээ зэрэг л бид нэр за тэгээ явагдаа гэд явуулсан. Миний нэг өдөрний 2 эрэгтэй дүү идлээ одоо тэр нь өдөр дээр 10 хэдэн явах чинь 2 гарцтай залууч. Энийг одоо тууж барилдана гэж ноцолдно гэж ирс суулгахгүй. Тэгтээ чи айгаад одоо гэртээ ороод үүдээ хаагаас орчдөг гэсэн шүү дээ. Нэг хүүхдээ барилдаж үзээ болохоор бэртэг ч юм уу яах ч юм уу гэж бодоод. За аав жир дээр ирээд сайхан өглөөнийхөө цайг уучлаа. За одоо сайхан агаарланга манчрын ид орчоод тэндээ сайхан агааралж бас хөнгөн бие алаачаад тэгээ бүхий өргөө орж хүчийнхээ бэлтгэлийг хийнэ. За бүгдээрээ явцгаая. Өглөө төв авт бэлтгэл гарахаар нод бэлтгэл гарсан бүхчүүд ийшээ гүйдэг одоо кросс гүн гэдэг ийшээ манчи рүү гүйдэг агаар нэтрээс янзын сайхан боостой тэгээ харагдаж байгаа. За агаар сайхан байна. За сая зогсоол дээр ирээд хүн сигналтан харсан чээр манай гавьяач мандахнараа ах маань байж ин тэгээд энд улсын авт үлдэж байгаа шавнараа гүйлгчээд хөлөөгөө сууж явахтан бас таарлаа. Тэгээд сая дүүнэр бас энэ дээрээс гүйж ирж байгаа нь таарад бас нэг хурдан чөлөөтөр барилддаг байсан. Барилддаг байхдаа бас ингэж гүйдэг бэлтгэлийг бас хийдэг. Тэр үе маань бас сайхан санаанд орлоо. За хүүхдтэй байхдаа ер нь бол анх удаа чухал нэг аймаг дээр ирж ирсэн. Одоо тухайн үед хэдэн настай байснаас сайн сандгүй маа тэгээд аавтайгаа хоёулах нь ирээд. Тэгээ аавын хамаатны нэг ирээд 2-3 хонсон. Тэгэхэд би ч нэг жоохон бах бас дугуй унах дуртай. Тухайн үед бас хөдөө дугуйтай байдаг гэсэн. Тэгээд нэг хөдөө бол дандаа нэг шорон дээр дугуй унах шүү дээ. Тухайн сумын төвдөж нэг засмал өнөдөр юм байхгүй. Тэгээд аймаг дээр ирээд дугуй баркад гэж юмнаас. Дугуй баркадлаад. Тэр хамаатныхын 2 эгчтэй. Тэгээд засмал дээр дугуй унахлаар их гоё. Тэгээд 2-3 хоног л дугуй баркадлж байгаа нь зав гарвал тэгээд аавыг энд ажлаа амжилттай дугуй унаал. Тэгээд одоо бодоход ерөөсөө тэр тухайн үеийн тэр үйл явдал ерөөсөө санаас гардаггүй. Аймаг руу орж ирэл нөгөө ахтайгаа таарал ахындаа очихоор л яг л нөгөө нэг жоохон байх үеийн тэр дурсамж ингээл бодогдоод нэг тийм сайхан бас дурсамж байд юм аа. Заамаа. За сайхан үлдэж байна. Гот хийж агаарлаа бэлтгэл хийгээд хийж байна.
Манчри идэрээд сайхан мод руу сайхан алхаад буцаад буугаад ирлээ. Би маань бас сайхан халчлаа. За бүгдээрээ одоо аймгийн төв рүү орж хүчний бэлтгэл рүүгээ явцгаая. За хөргөчний наалт өгнө өгчээ. Хэд магнит өгнө. Манчри заалаа. Айнс дөрвийг авъя. Хэд ингэ аваад зэрэг болгоч тээ. Карт уншиж байгаа юу? Таамаханда. Юу шилж. За. Манчри идэр бас сайхан худалдаа янз янзын зардаг болсон бай. За халуун кофе ус ундаа зардаг. Сайхан бас тухтай болсон байна. За энэ влогийг үзэж байгаа тав хүрж энэ цагаа агаарлаарэ сайхан тав тухтай болсон байна шүү. За бүхэн өргөн дээр ирлээ. Одоо хүчнийхээ бэлтгэлийг хийнэ. За бүгд орцгоо. Самбаноха. За, сайхан үлдчихнэ үү? Сайхан үлдчих. За, хүчний зал онхоо байна уу? Хүмүүс байгаа юу? За. За би таадаг бас нэг сони юм харуулнаа. Өөрийнхөө зургийг харуулнаа. Орж ирээд ингүүт энэ төгтгөөмөөс гарсан алдартангуудын зураг тэгээд нэг олимпиад оролцож байсан. Төгөөмөөс олимпиад оролцож байсан. Бас нэг алдартай хүмүүсийн зурган дээр миний зураг гэсэн байд юм аа. Одоо энэ 2016 онд Риогийн олимпиад 97 кг хэмжээнд чөлөө төхөний төрлөөр ингээд эх орны төлөөлөл оролцож байсан зураг маань ингээд энд бас байд юм аа. Их л залуухан байсан. Турхаа байсан үеийн зураг шүү дээ. За, заалар орцгоо. Yeah. Сайн байна. Сайн л. Анаас орч жимбицсэн юм шүү дээ. Бэлтгэл хийгээд жим минийг багассан шүү. За сайн. За. За хувцас солилцоод эргээд бэлтгэл дээр уулзцаа. За хувцас солиод бэлэн болчлоо. Одоо хүчнийхээ бэлтгэлийг эхлэх гэж байна. За өнөөдөр шахалт, суулт, тэгээд хоёр толгой, төрнөг. За тэгээд жижиг дасгалууд хийх. Тим төлөвлөгөөтэй байгаа. За бэлтгэлээ эхэлцгээе. За суултнаас эхэллээ өнөөдөр. Суултнаас эхэлж байгаа нь энэ хэсэг маань шахалч болчдөг, суулч болчдөг учраас суултаа эхэлж игээд дараа шахалтаа эцгээе. За намхан байна. Жох өндөрлөнө. 20 дээр таар тодорхой юм байна. За би ялалт. Голоор сууж би ялгаад.
За сая хүчнийхээ бэлтгэлийг хийгээд дуусглаа. Бас нэлээ хөрх ачаалттай хийлээ. За одоо дивжин дээр дүнжигээр дивжиний бас Төв аймагт бас ажиллаж амьдардаг хөгчүүд маань ах нар найз нар бэлтгэл хийж байна. За энэ нэгтэй жоохоо дивжиний бэлтгэл хийгээд жоохоо бэлтгэл хийдэг. За хаш. Хаанад гоё гэж үүдэн шүү дээ. Биш. За одоо энэ бол мөрөө сунгаж байгаа нэг хэлбэр. За нэг шахалт хийхлээр чи мөр их юу одоо ачаал авч мөр их юу одоо ихгүй. Чангадаг. Тэр мөрийг бол баян сунгаж байгаа хэрэгтэй. За. Тата болно доо. Ой, бүдэрийн нэг юу лээ, ховлотой барилцаас ууш ингээд энэ өвчөө орчоод байсан. Зүгээр болохгүй. Амар таталдаж байна. Би одоо яаж сунгамар ч юм тий. Ханга эндээсээ. Эндээсээ гэдэг. Камер руу харах уу? Сая бол өмнөд л нэрээс. Чи сандрыг яваадгаа. За, чисээс янзы боловч тий. За, бэлтгэлээ дуусаад аавынхаргаа хөдөлж байна. За, одоо очиж ургас гурлаараа сайхан бууз хийж иднэ. За, буузны бахад чи одоо гоё жижигхэн хийвэл бас итгэхэд их гоё байдаг. Тэгээ гараар татсан махтай бууз хойшуур ирнэх гоё амттай. Гоё гэрээ гоё байдаг. За, миний хамгийн одоо хийх дуртай, хийж чаддаг хоол бол одоо цөөн байна. Будаатай хуурга байна. Гурилтай ашил байна. За, мах чандаа. За, буузаас хийн. Ингээд жижигхэн махын янзын сайхан жижигхэн татаад. Тэгэд буузаа бол ихэд дав сонгоо ирвэл амтлал хийчиндээ. Хаяад нэг пирс хийн. Одоо ингэ харах юм бол их гоё жижигхэн ингэ дөрүүлж шилсэн байна. Сая нэг сүүлийн 4-р юунд дээр ховдоотой сайн барилдах шиг л бол таны баг. Харин тэглээ. Манайх
Алтан цом эхэлснээс хойш 4 дахь тойргийн барилтаа байна. Сая хийгээд яллаа. Тэгээд энэ жилийн алтан цам бол бас юу гэж байгаа шүү дээ. Онцлогтой. Урд нь бол ерөөсөө аймагаараа барилддаг. Одоо Төв аймаг гэхэд манай аймгийн бүхчүүд гэл нэг баг болоод ордог байсан бол энэ жил бол үндэсний томоохон хэмжээний компаниуд өөрсдөө багаа бүрдүүлээд тэгээд 8 компани багаа бүрдүүлээд тэгээд 8 баг алтан цомын төлөө ингээд өрсөлдөж байгаа. Бас их онцлогтой болж байгаа. За миний хувьд бол одоо хангаа аврахтай нэг баг. За од групп гээд од группийн од багийн нэр дээрээс барилдаа би хэлдэ. Барилдаж байгаа. Тийм. Тэгээд нэг багт 8 хүн барилддаг. Энэ жил одоо орж байгаа. Тэгээд манай багт багийн ахлагчаар одоо хангаа авраг байна. За багийн дасгалжуулагчаар мигмар сүрэн зам байна. За тэгээ миний би байна. Улсын харцах гав уяг. За улсын шинэ харцах бэлгүүдээ улсын өсгөдөр нар чи түмэн дэмбэрл. За тэгээ аймгийн арслан Наран хангаа Наранбаяр, аймгийн арслан Батбаяр, аймгийн ачаа Гончиг сүрэн гээд манай нэрлүүл манай багийн бүрэлдэхүүн юм байгаа. Тэгээд манай одоо миний харж байгаа бол манай баг бас их талын барилдаантай хүмүүс их нэг баг болсон болоо гэж хараад байгаа шүү дээ. Жудаа чөлөөт тэгээд сумуугаар барилддаг. Тэгээд дээр нь улсын авраг бөхөр ингээд манлайлуулад манай багт ингээд барилдаж байгаа. Тэгээд энэ маань бас манай багийнхны сэтгэл зүй за барилдаан болгонд ороход их илүү бусдаас илүү сэтгэл зүй өндөртөө ордог юм бол гэж бод тий. Манай багийн одоо ивент гिचээр од групп тэгээ ургас хурал хамтран ажиллаж байгаа. Тэгээд одоо өнөөдөр танад одоо энэ ургас хурлаар одоо бууз хийж байна. Ургас хурлын гон хахаа. За сайхан. Буузаад да. Бэлтгэл хийгээд бас өлссөн байна шүү дээ. За сайхан. Янзын сайхан. Давс мовсон янзын сайхан таарсан шүү дээ. Амтнаас янзын бас. За би чи бэлтгэл 15 руу настаас бүхэн бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд үндэсний бүх чөлөөт бүх гэл тэгээд өөр бас бүхэн олон төрлөөр ингэж бас бэлтгэл хийж ирсэн. За тэгээд ерөнхийдөө сүүлдээ бол ерөнхийдөө чөлөөт үндэсний бүх хоёроор голлож бэлтгэл хийгээд. Тэгэл ер нь тууштай бэлтгэлийг ер нь тууштай тий зориг тавиад тууштай бэлтгэл хийсэн хүн л амжилтанд хүрдэг юм а тий дундаас нь бас ингээд орхиол буцаж орж ирээл ингээд ингэхгүйгээр тий бэлтгэл хэмтэлтэй ч байсан тий жаргалтай зовлонтой болж өгөхгүй ч гэсэн бэлтгэл сургалтаа хийгээд ингээ явсан хүнд бас амжилт хизээ нэг өдөр ирдэг гэдэг би өөрөө ч гэсэн бас мэдэрсэн. Тэгээд энийг бас тууштай байгаарай гэж дүүнэртээ бас спортоор хичээлж байгаа залуучууд дүүнэртээ бас захимаар байна. Хоёр хазгсан чинь хоёр хийчихв. За нэг юм. Энэ өстө гоё гурлаа шүү дээ. Ургас нэгдүгээр гурлаар хийсэн. Их гоё буузанд их гоё болдог гурлаа шүү дээ.
За. За нэг өдрийг сайхан өнгөрүүллээ. Сайхан бэлтгэлээ хэлээ. Аав ээжийнхээ гарын хоолыг бас хийдээд нэг өдрийг хамт өнгөрүүллээ. За. Хоёр минь сайн сууж байгаарэ. За. За. Да барко өвөө мөртөө өсөлч. За тэгээд. За сайн сууж. 이거 예리시 먹는 겁니다. За. Чамш одоо карак авах гэдэг. Орохгүй үгүй. За өнөөдөр миний нэг өдөртөө хамт байсан та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр Төв аймаг орж аав ээж дээр очиж за ээжийнхээ гарыг хоолыг идэж аавтайгаа сайхан яриа өрнүүлээд за тэгээд хүчнийхээ бэлтгэлийг хийгээд агаар цаахан гараад нэг өдөр бас сайхан өнгөрүүллээ. Тэгээд 1 сарын 18-нд болох Алтан цомын барилдаа нараа бүгдээрээ уулзцгаая. За чох явж байгаа л дуул л да чи яад намайг намайг сандраад байгаа юм тий. Болтой надад бол шүү дээ. Ожим талда то төргөлж дэшнэ улсаас тасарч наран мандж хөрнө одом Монголд минь өгөлөө мэндэлхэд Орга барсан аточин ортендо аялна. За тунс. За дахин бодсон. Түнэтгэс төрж байна. Амт үзэгчдээ. Түвэнгийн өндөр ширээсний мэриад дүнжингэр бүхэндэж заамар бөмбөр хайрхан батан шүүхийн чиглэлээр гэрийн сүд спортын руу нэгдэл хөлөөтийн бүх Монгол улсын чиглэлээр чанарын өдрүүд Монгол улсын нургын хангаагаар одоод авч Монгол улсын цаан цолын үзлийг биелүүлж байна. Alsa şovud devser